Заавал самдан юу гэж вэ? 4 мөч, 5 хуруугаан гинүү. 4 том, 5 баг. Бүгд 9 юм бүгэр билэг барьжээ. Яг хийшүү. Үгэн дотор үхэр дотор гіваа гэж. Утга задлан ухаж ойлгоос хутга хурц ухаан орчин. Би одоовч үгүлтэн бидэнд хэн юу гэж захив. Энэ бүхний хариу долгион их дэлхийн радио 107. Үгэн доторх үгс. Үгэн доторх үгс. Эрдэнчний чойном. Амьдарч явсан илтэй өдрүүдтэй жойн алдаж явна уу, онож явж юу гэхгүй, арих ууж юу, гэрвэл уймуулж юу гэхгүй, алдвын нэрүүл явж юу, өвчтэй байж юу гэхгүй, гагцхүү хүндрэлтний өмнө гарцаагүй төлөх ёстой өр, толгойтойгоо цэцүүлэх шүлгийн өмнө тоог бус чанарыг шалгах болно. Дэвтэр цаас бүхнийг насан туршаас үйтгээд дэлхий дээр жойных гих ганц бадаг бүтээсэн бол энэ зүүндээ би үүргээ биелүүлсэн иргэн этгээд гажууч гисэн мал ус хүн явсны гэрч битгий юу хийж байна гэж асуу. Би шүлэгч шүлгээл бичих ёстой. Хүн гэдэг өөрийг нь танихгүй хэн нэгний төлөө гэхээсээ илүүтэй. Өөрийгөө болон өөрийнхөө ойр төрний хүмүүсээ л бодож орчих нь буруутгах аргагүй үзэгдэл. Гэхдээ л хүн хүсвэл хизээч учрахгүй хэн нэгний төлөө амьдралаа зориулж болохоор барахгүй. Ам биеэч золигдох гэж болдгийн нэгэн тод жишээ бол хуудаггүй замаар үжил бодол, мөн чанар, зүрх сэтгэлийнхээ хүчээр өнгөрсөн болоод ирээдүйн худал хуурмгийн хүүтэн шамрагнаас мянган монгол хүний ангаж сангасан сэтгэлийг шүлэг найрагдлаараа ундаалж мянган төөрч бидэлсэн оюун санааг амьдралын үн цэнэгийн зүг хөтлөн дагуулсаар өдийг хүрсэн хэрнээ өөрөө үгээ болоод утсан тэр л чойн юм билээ. Үгэн доторх үгс нэвтрүүлгээ энэ хүнээр хэлсэн нь эрхэм нэгэн учиртай нь юу вэ гэхээр би гихч хувь хүн эцэг эхийнхээ хайран доторх хатуу зэмлэлээс илүүтэй энэ хүний шүлгээр хүмүүжсэн хэд хэлсдэггүй юм. Нөгөө тэгүр хүн хорвогийн тоосыг хөдөлгөн орших хугацаанд үр удмаас гадна хүн тэрэгтэй ямар нэгэн зүйл бүтээж үлдээж гимэн сая нэг өөрийгөө амьдрсан тооцох ёстой юм болов уу гэсэн бодлыг би өөртөө өглөө бүр сануулсан сэрдэг болоход энэ л хүний шүлэг найргийн мөртөд нөлөөлсөн байдаг. Ингээд олон үгээр яах вэ? Оршил буюу эхлэл үгээр дуусч онч мэрэгэн үгсийн утгын гүн рүү ухаан чадлынхаа хэрээр тэмүүлэн аялах энэ хүү нэвтрүүлгээ эхлүүлье. Тэгэхээр нэгэн шүлгэндээ тэр энхүү хэлсэн байх юм. Тандгүй хүн та юу хийдэг вэ гэж надаас бүү шалгаа би шүлэгч. Танд хүн чи юм бичиж байна уу гэж надаас бүү асуу би шүлэгч. Шүлэглэх гэж хорвоод гинд нэгэн тэрсэн хүн шүлгээс өөр юу хийх ёстой юм? Хойчийн өдөр миний шүлгийг унших, хожим хүмүүс намайг ямар ажил хийж явав гэхгүй, яаж амьдарч байгаав гэхгүй, цаг ашиглалтын бүртгэхгүй, цалингийн зэсийн тооцохгүй, ямар шүлэг бичиж яваав гэн яаж шүлэглэв гэж сонирх нь яагаад гэвэл би яруу найрагч. Тиймдээ та юунд хамгийн ихээр дурлаж, юуг хамгийн сайн чадаж байна. Гагцхүү тэр зүйлээ хийсээр насыг барах нь хөндлөнгийн хүний нүдээр харахад уйтгартай юм шиг боловч ухтаан бол энэ нь тухайн хүндээ нэгэн чухал аз жаргал гэлтэй. Дээрх мөртүүд дунд хүний амьд явсны утга учир үн цэн гэдэг амьд ахуй цагт нь хүнд ч анзаарагдахгүй байж болох ч адаг сүулт нь төдийгүй 10 20 магадгүй хэдэн зуун жилийн дараа сая нэг юм бусдад ойлгогдож нэр нь амьдрах нь би гэдгийг хэлсэн байхаж. Нэг ёсондоо хүн зөвхөн өнөө маргаашийнхаа эрх ашигын төлөө хүн хатан тэмцсэн бол хожим тэндээс нь үлдэх үн цэн буюу хэн нэгэнд хүнлэгдэн бахархах зүйл хайгаад болдохгүй гэсэн санаач юм шиг. Мэдээж энэ нь бүх хүн цэцэн мэрэгэн бол гэж байгаа хэрэг огтоосон биш. Харин аль болох хүн та биднийг амьдралын ямар нэг зайлшгүй шаардлагын улмаас дотоод мөн чанараасаа битгий урваасаа анхаарсан хүсэл зорилгоо буруутхан бүү өөрчлөөсөө хэмээн захиж буй залбиралч юм шиг. Тиймээс өнөөдөр та хэний хэн байгаа нь ирээдүйн хэнд ч сонирн биш.
Учир нь үе үеийн ирээдүйн хүмүүст өөрсдийн чадаагүй, магадгүй чадахгүй байх үз овор содон гайхамшиг л үлгэр жишээ нь байсаар ирсэн. Энэ тохиолдолд буюу энгүй шүлэгч Эр Чойнмын хувьд тэр гайхамшиг нь маш энгийн байсан болов уу? Товчхондоо тэр шүлэг бүрийнхээ мөр бүрийг хэн нэгэн таалагдахын тулд тэр тусмаа хэн нэгний ёс хэмжүүрт нийцүүлэхийн тулд биш, зөвхөн өөрийнхөө хүсснээр буюу өрөөл бусдын төлөө өөрийн мэдрэмжийгээд бодол санааг нэг тийм хар цаг үед тэр чигт нь элен далангүй дэлгэж зүрхэлснээр онцгой бас үнэнтэй үлджээ. Зогсолтгүй өлөрөх цаг галтнаас үнэтэй хорвоод зоос шиг дотооносоо хүнийг хүлээж барах юм. Яагаад бид 100 хүрэхгүй жилиг дэлхий дээр өнгөрөөнө гэдгийг мэдсээр байж цаг хугацааг хангалттай үнэлж мэддэггүй юм болоо. Яагаад бид 10 жил, 4 жил сурч төгсөх хугацаагаа гэрлийн хурдтай зөөрлөн дуулдаг хэрнээ. Ээж аав, эргэн тойрныхоо нас өндөр хүмүүст ямар бага хугацаа үлдсэнийг тооцдгүй юм болоо. Магадгүй нар байнга манддгаар мандж, маргааш болдгоороо болсоор ирсэн болохоор тэр. Тэгвэл Чойнм бусад чиг тэгж алдаагүй байжээ. Тэр дэндүү богино хугацаанд дэндүү ихийг бидэнд үлдээчихэд одохдоо дахиад нэг өдөр өгсөн бол дахиад хэдэн бүтээл үлдээх байлаа гэж харуулсан байх таа гэж би хаяа дотроо төсөөлөн эмтэрдэг юм. Зүгээр суусан ч зүгтээ сууж өнгөрөөнө гэдэг цаг хугацааг хүндэлж, үнэлж, хайрлж буй нэгэн илрэл байх боломжтой тул залуу хүн таны гарт одоо юугаар сольж авч болдоггүй ямар үнэтэй цаг хугацаа байгааг дахин нэг анзаараасаа гэж хүсэх байна. Учир нь олон хүн мөнх амьдрах юм шиг хөрөнгө цуглуулж, хүмүүс таалагдах гэж хүндлэл хөөж өнгөрөөсөн тэр бүх цаг хугацаагаа өөрт нь хамгаас ойрхон байсан хэн нэгнийг хайрлахад ядаж хамт байхад зарцуулах мөн явдаа гэж харамссан түүхүүд араараасаа тэмдэглэгцээр байгааг санаанд үзээ. Амандаа хүрэхгүй нэртэй хугацаа үлддэг найзвал амьдрал итгэл хоёрыг хотголж явдаг байсан. Энэ бол туйлын үнэ. Хугацаа гэсэн үгний цаана бүх төрлийн ажил хэрэг, амарг сэтгэл, амьдралын торгон мөчөд оршино. Харин хэлсэн амандаа хүрээгүй тэр нэгэн бол хэн нэгний бусдад итгэх итгэлийг гэмтээхээр барахгүй. Энчвэ хэлсэн амандаа хүрэхгүй байж болддог юм гэсэн халдвартай гэж юм. Бодоод үзсэн ч тэр бол зот залуу, багын найз, өглөг авлага, өөр ямар нэг ажил хэрэг гээд ямар ч нөхцөл бай. Хэн нэгэн чамаас асуугаад чи жившөөрсний үндсэн дээр тэр чамтай цаг болцсон бол чи очих ёстой. Яагаад гэвэл тэр хүн тантай өнгөрөх цаг мөчөө өөр юунд ч зарцуулж болох байсан. Магадгүй тэр тантай уулзах цаг хугацаагаа гэрээхэнд, дүүдээ эсвэл ямар нэг зүйл сурахад мөн маргаашийн ямар нэг үйл ажиллагаанд өөрийгөө бэлтгэж зарцуулаад эртхэн амарч нойр бүтэн сэрэхтэй зориулж болох л байсан. Нэг үгээр тэр хүн танд алт мөнгнөөс үнцэнтэй цаг хугацаагаа зарцуулахар шийдсэн гол нь танд итгэсэн. Өөр нэг өнцгөөс нь харвал өгч авалцахаар тохирсон л бол өхийг нь өгч аваад явдаг байх юм. Учир нь тэр хүний танд найдсан итгэл дээр өөр хэн нэгний ойрын эсвэл холын хүсэл мөрөөдөлтөд хүрэх төлөвлөгөөний нэгэн шат өргөцсөн байгаа ч юм билүү. Ам гарна гэдэг итгэл найдварыг араасаа дагуулсан хариуцлага байдаг байна. Хэнд ч вэ амлсан л бол амлсандаа хүрэхийг хичээх биш. Биелүүлдэг байх нь үргэлж хэн нэгний амьдрал итгэлийг аварч буй үйлсгэлтэй. Хүн хүндээ итгэх итгэл, хүн хүнээ хайрлах хайр гэсэн хос багантай хорвоо гэдэг өөрөө таахын аргагүй хувь зохиолоор баялаг болохоор эргээд тэр бүх амлалтын чинь хариу таны бусдад үзүүлсэн үр дүнгээр тооцогдсон ирэх нь нүдэнд үлэцэгдэх бичигдээгүй хууль байдгийг цаг хугацаа гэрчлээд утсныг эрх биш та мэдэх үзье. Эмээс эрхэм сонсогч минь амлалт гэдэг үгний үнцнийг өрөөлийн төлөө, өөрийнхөө төлөө, мөн үр удмынхаа төлөө хадгалж хүндэлж яваараа гэж захиах байна. Хүсэл гэдэг тамаагүй өгөө таймгүй хүний ёсон хатуу агаад явцуу энэ хоёрын засварт бүсгүй хүн хавчуулж эрхчлөөг тоотойхон ч намсдаг юм. Lost in the mirror, I knew your face once, but now it's unclear.
and I can't feel my body.